баялаг бүтээгч. Энэ бол Монгол ноос ноолуурыг дэлхийд таниулж үйлдвэрсэн бүтээгдэхүүнийхээ 20 гаруй хувийг Европын холбооны улсуудад экспортлж байгаа Санширо компани маа. Анх 1993 онд ноолуураар нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор байгуулагдаж байсан тус компани 1995 оноос хялгас ялгах тоног төхөөрөмж суйрлуулан үйл ажиллагаагаа өргөтгснөөр түүхийн ноолуурыг угааж экспортлох боломжтой болжээ. Харин түүний дараа түүхийн ноолуур болон утас будах дамжлага, ноолуурын утас үйлдвэрлэх, эрх дамжлага ашиглалтанд орсноор үйл ажиллагаа нь өргөцсөн юм а. Өнөөдрийн байдлаар тус компани жилд 5 тонн нэхэмлийн болон сүлжимлийн зориулт бүхий утас 50,000 м нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Би ер нь анхал энийг авсан. Тэгэл би өөрөө бүх суурийн тавиад одоо хүртэл явж байна юм. 93 он. Тийм 93 он. Би 93 он хүртэл хөдөө аж ахуйн их сургууль багшилж агаад тэгээ энэ үйлдвэрт хувьд гараад ингээд энэ ажилд явж байгаа. Бүтээгдэхүүний хувьд бол гол нь бид нэр бол нэхмэл хийж байна. Сүүлийн үед бол энэ эрмэл утаснууд, бүдүүн, нарийн, төр дөрийн хэмжээний утаснууд хийж байна. Одоо Санширо компани цэвэр ноолуурын түүхий дээр гол төлөв нэхэмлийн зориулт бүхий бүх төрлийн утсыг үйлдвэрлэж түүгээрээ төрөл бүрийн оролт, нөмрөг, хүнжил зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоод гадаадын зах зээлд нийлүүлж байна. Хамгийн сүүлдэл гэхэд 100% Монгол Ямааны ноолуураар 48, 78-ын маш нарийн утсыг үйлдвэрлэж эхэлсэн нь шинэ технологи гэж хэлэхэд болох юм а. Нарийн эрмлээрээ 48 номероор сүлжмлийн зориултын эрмэл гаргасан байгаа. Энэ болохоор зэрэг энэ бол ер нь зүгээр нэхмлийн зориултын тийм нарийн эрмлийг бол одоо говь компани тий одоо манай үйлдвэрч гэсэн эртнээс хийдэг. Гэхдээ сүлжмлийн зориултын гэхээр энэ бол бас нэлээд нарийн үйл ажиллагаатай. Энэ утсыг гаргаж авснараа энэ бол манай хамгийн сүүлд хийсэн шинэ бүтээгдэхүүн. Энэгээр хийсэн сүлжмэл бүтээгдэхүүн ч гэсэн бас аль ч улиралд өмсгөх тохиромжтой. Ноолуурын утас чи ер нь бол дулааны зориултаар одоо хавар, намар өвөлждөг юм уу хэрэглэдэг. Нарийн эрмлэр хийсэн бүтээгдэхүүнийг бол одоо 100 ч гэсэн өмсгөд тохиромжтой ийм бүтээгдэхүүн хийсэн байна. Энэ 100% ноолуураар 70 номерын эрмэл хийх бол бас их нэлээд одоо чамбай гэх юм уу одоо нарийн ажилтнаа, нарийн үйл ажиллагаа. Тэгээд манай бол тий 70 номерын эрмлэрээ голдуу оролт, шайл тий гэх мэтийн тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ер нь утас хийхэд бол ноос ноолуур бол өөрөө амьд организм болохоор заавчгүй дулаан, чиг зайлшгүй шаардлагатай байдаг. Тийм болохоор үйлдвэрлэл бол 20-25 хэний дулаан, 60-аас 70% чиглэгтэй байж энэ маань одоо жинхэнэ утас болж гарах нөхцөл бүрддэг. Энэс хүүдэн сэрүүн бахан бол хийсэн утас маань чанар муутай, хийсэн бүтээгдэхүүн одоо болгох тийм зүйл гарч ирдэг. Санширо компани өдөрт 100 кг бүдүүн утас, 50 кг нарийн утас, 120 м нэхмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Энэ бол тус компанийн нийт хүчин чадлын ердөө 50% юм а. Зах зээлийн эрэлтээс хамаарч үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглаж чадахгүй байгаагаа тус үйлдвэрийн захирал хэлж байлаа. Одоогийн байдлаар ер нь манай үйлдвэр нийт хүчин чадлынхаа 50%-ийг л ашиглаж байна. Энэ юутай холбоотой вэ гэх юм бол борлуулалттай холбоотой. Нэг захиалгагүй учраас бид одоо бүх хүчин чадлаа ашиглана гэлээ одоо захиалгагүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд байх боломжгүй. Энэ хоньны ноос, тэмээний ноос, шарлагын хөврөөр бол голдуу бүдүү утас гэж ярьдээ. Манайхнаар бол 26-2 юм уу, 12-1 ч юм уу. Дээр нь бид нар Ямааны ноолуураар 70 номер хүртэл тэрнээс бараг 3 дахин нарийн утас. 48 номероор бол нэхмэл шүлжмлийн утас хийж байгаа. Энэ нарийн утаснуудаа бол өөрснөө хийдэг. Тэр бол бас манай технологийн нэг давуу тал гэх юм уу да. Ер нь олон жилийн хөдөлмөрийн үр дүнд. Гэхдээ энэ бол миний ч ганцаар ингээ ажил биш. Энэ бол юуны политехникийн их сургуулийн нэхмлийн хүрээлэнгийнхэнтэй би их ойр ажилладаг. Тэгэхээр энэ хийж байгаа юм бол аль болох ер нь шинжилгээ судалгаатай, баталгаатай, олон улсын стандарт болоод Монгол улсын стандартад нийцсэн, байхгүй шинээр стандартыг бий болгосон ийм эрэл хайгуултай юмуд хийх юм бол цаашдаа бол ер нь одоо зарж борлуулах гэсэн ер нь чансааны хувьд гэсэн гадаад зах зээлд гарах гэсэн их нөлөөтэй байх л гэж боддог би өөрөө.
Монгол наасны өрсөлдөх чадварыг сайжруулан илүү боловсронгуй болгох гэж чиглэсэн салбарын хөгжлийн бодлого зохицуулалт төлөвлөлтийг тодорхойлж, төрөх хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжин сайжруулах нь чухал байна. За нэг ёсондоо хөнгөн үйлдвэрийн энэхүү тархаа бодрохоо байдлыг нэгтгэж хамтран ажиллах тал дээр төр бодлогоор дэмжих шаардлага байгааг энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ дамжуулан уламжилж байна. Одоо сурагчийн дүрмд хувцас үйлдвэрлэлд маш олон одоо ийм хөнгөн үйлдвэрүүд нийтдээ 68 гаруй үйлдвэрүүд нэгдэж одоо үйл ажиллагаа явуулсан. Энэ ажил юу нь яаж дууссан бэ? Энэ талаар та бас нэг тодруулбал. Энэ ажил чинь 3 жилийн өмнө шахуу эхлээд энийг бол тухайн үеийн хөдөлмөрийн яам, хөдөө аж ахуйн яам хоёр нэгдээд нийлээд санаачлаад тэгээд ерөнхийдөө энэ ажлыг бол ингээд хамтраад хийя. Энэ классны систем гэж хамтарсан энэ хөнгөн үйлдвэрээр бүтээгдэхүүн гаргая гэсэн анхны оролдлого маш зөв юм хийсэн. Энэ бол 60-аад жижиг үйлдвэрүүд 6-7 эрх үйлдвэр хамтраад тэгээд ерөөсөө эний чинь бол тусгай ажлын хэсэг байгуулад тэгээд зээл гаргаад улсаас ингээд ажил эхэлсэн байхгүй юу. Зүгээр эрхийн хувьд бол нэг 5-6 үйлдвэр яг хугацаанд нь жишээлбэл манай үйлдвэр гэхэд 3 сарын дотор бид нэр 4 тонн захиалгатай тэр ноосон утсыг хийсэн. Утасны хэмжээ, өнгө, зүс тэр орох холцын нууд эн чинь бүр лабораториор гаргаад баталсан энэ зүйл байсан. Тэгээ бид нэр хугацаанд нь яг 3 сард нь энийг өөх ёстой жижиг үйлдвэрүүдэд тарааж өгөөд тэгээд цаашдаа энэ ажил явахаа байчихгүй юу. Нөгөө хийсэн хувцсыг борлуулах, хинч борлуулах байсан. Тэгээд яасан ч юм буу мэд. Тэгээ энэ бол маш хямдхан үнэтэй бүтсэн байхгүй юу. Тэгээ сүүлдээ яасан гэхээр өнгөрсөн засгийн газар бол яасан гэхээр яам бол биднийг шүүхт өгсөн. Энэ зээл авсан үйлдвэрүүд энийг төлөх ёстой гэх. Тэгэхээр уг нь бол энийг бол улдаа суурьтай яриад яах вэ одоо ийм болчлоо. Нэгэнд бөөнөрөө зохион байгуулж эхэлсэн чи бөөнөрөө яриад утас нь байж байдаг. Одоо манай дээр тонн 300 хэл утас хэвтэж байна. Одоо миний өмссөн цамц яг тэр утасны цамц шүү дээ. Бөөр албаар энийг өмсөж явдаг. Дулаахан зөөлхөн. Тэгээ одоо энэгээр бол нэхмэл хийсэн ч болно, шүлжмэл хийсэн ч болно. Хүүхдийн янз бүрийн одоо дулаахан өмд оймос ер нь хийхгүймгүй хийж болох байхгүй юу? Гэтэл тэгээд зөв шүүхээр ингээд төл гараг хугацаа заагаад өгчдөг. Энэ бол жоохон тийм буруу шийдэл юм уу гэж миний хувьд ойлгосон. Тэгээ энийг бол одоо энэ шинэ гарсан засгийн газар энэ яам тамгийнхан бол яг авч хэлцэх байхаа гэж би бодож байгаа. Санширо компани Англи, Орос, Франц, Австри, Япон зэрэг улсуудад бүтээгдэхүүнээ экспортлж байна. За харин цаашид гадаад зах зээлээ өргөжүүлэн гадны түншүүдтэйгээ хамтран ажиллаж шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэн гадаад дотоодын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн дээд зэргийн тасаг, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортоо нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Монголд үйлдвэрлэв шошготой бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгохоор ажиллаж байгаа Санширо компанийнхаа хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье. Цаашдын зорилго бол ерөөсөө экспортын бүтээгдэхүүн өөрөөр хэлбэл одоо гадаадынхны чанарт нийцсэн, стандартад нийцсэн. Тэгээд Монголын түүх үедээр үйлдвэрлэгдсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн, малын гаралтай. Энэ бүтээгдэхүүнийг аль болоход одоо нарийн боловсруулж, олон төрлийн юм хийж гаргах л одоо хүсэлтэй байдаг. Ер нь бол нэхмлийн талын энэ чиглэлийн маш олон үйлдвэрүүд Монголд ажиллаж байгаа. Энэ дотор бол яг утсаа өөрөө хийгээд нэхмэл бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр бол цөөн. Энэ цөөн үйлдвэрүүдийн л нэг. Өртгөн хувьд бол үнэтэй хувцас шүү дээ. Ноолуур бол. Энэний өртгийг бол ер нь унгаж болохгүй гэж боддог. Яагаад гэхээр энэ бол ажиллагаа ихтэй. Хоёрдугаар маш тансаг гэдэг байхгүй юу. За ноосууд одоо яг энэ хоёр дахь асуудал тэмээнийгч бай, сарлагч бай, хөө одоо юу ч бай, хоньныхч бай. Тэгэхээр ер нь бол чадгал юм бол бид нэр экспортын бүтээгдэхүүн ахиухан хийжээж энэ улс чинь цаашаа явна шүү дээ. Монгол ямааны ноолуур уртлаг чанараараа дэлхийд хамгийн сайн тооцогддог учраас сайн чанарын нарийн давуу нэхмэл идэл үйлдвэрлэхэд хамгийн тохиромжтой. Өнөөдөр торгыг хиймэл аргаар гарган авч байна. За мөн хүнтэй ижил ширхэгтэйгч үйлдвэрлэх болсон. Гэтэл ноос ноолуурыг орлох химийн ижил ширхэгтэйг өнөө хүртэл химийн шинжлэх ухаан гаргаж чадаагүй байгаа юм. Тиймээс ноолуур бол жинхэнэ байглаас заяасан нано бүтцтэй нарийн ширхэгт юм. Тэгвэл энэхүү байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг 100% боловсруулан эх орондоо баялаг бүтээж байгаа Санширо компанитай холбогдохыг хүсвэл 9911 42 23
9595 тэг 6 тэг дугаараа утсаар холбогдох боломжтой. Монгол үйлдвэрлэлийн бүх ашигыг дэлхийд таниулах хамгийн боломжтой бүтээгдэхүүн бол Монгол ноосоор. За тэгвэл эх орныхоо экологийн цэвэр бүтээгдэхүүнийг дэлхийд таниулж нийт үйлдвэрлэлийн 20 гаруй хувийг Европын холбооны улсуудад экспортлж байгаа Санширо компаниг үзэж та бүхэндээ онцлон танилцууллаа. Нэвтрүүлэгтэй хамтдасан үзэж та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа. Монгол үйлдвэрлэл миний хэрэгтэй.